Шүүр унсан шулмыг одоо яг хамтдаа өнөөдрийн бүтээлээрээ хийх нэ. За тэгэхээр биднэрт ямар материал хэрэгтэй гэхээр яах нь цавуу, за нэг юм нүүрний дугуй гаргачих, за гарахгүй өөрөөсөө баримжуулаад зурсан ч болно. Жижиг шугамны ч шаардлага байж болно. Тэгээ шар, энэ улбар шар, багш нь улбар шар үстэйг сонгосон. Та нар ямар үстэй болгомоор энэ бол үсний өнгө шүү. За энэ бол царай гаргах гэж багш нь авсан. Ерөөсөө ингэж л яах нь ийм өнгийн цааснуудтай байхад болно. Энийг бол яг шүүрэнд нь хийх гээд энэ чигшлүүрийн хоёрыг авсан байгаа. За энийг цаасаар ч хийсэн болно. За ёо. Тэгэхээр та нар маань өөрсдөө бодож байгаа л яаж хиймээр байна вэ гэд хийж болно. За тэгэхээр бид нар одоо хамгийн нэгдүгээрт шуламныхаа их биег одоо яг зурцгаая. За тэгэхээр материал одоо эндээ багш нь болчихъя. За ихээр яах нь их биеийг одоо яг гурвалжин болгож гаргах гэж юм тийм ээ. За тэгэхээр шугамаа тавьж агаад за ингээд хэр том шулам хэмээр байна бас тэрийгээ та нар маань өөрсдөө яаш нь шийд чинь тийм ээ. Ингээд за ингээд шулмаа зураад шулмаа хаачлаад авсныхаа хажуу цааснуудыг бас дахиад ашиглах юм байгаа шүү. Дөрөө. За одоо ингээд зурсныхаа дагуу хаачилчээ. За За гурвалжлаад авсан учраас аль нь ч явуулах нь толгоонд болж болно, аль нь шүлэн болж болно те. За ингээд бүгдөө толгоог ингээд үзчихье. За тэгээд одоо бид нар ч юу хэрэгтэй гэхээр царай хэрэгтэй. За тэгэхээр шулмынхаа нүүрийг нь бид нар зурхын тулд багш нь бол энэ дугуйг ашиглачээ. Тэгээ та нар маань зүгээр баримжаалаад зөөвөн хэлбэртэй жаахан зөөвөн дөө царай зурсан ч болно. Багш нь бол дугуй зураад ажиллах гэж байна тийм ээ. За ингэ сайхан дугуйгаа тариулаад хачилчгаар шулмын маань царай гараад ирнэ. За ингэ шулмын царай маань гараад ирлээ. За одоо эндээс бид нэр юу хийх вэ гэхээр энэ цаасаа дараа бас ашиглах магадлалтай гэж таваад одоо энд эннийхээ хажуугаас бид нэр юу авах вэ гэхээр цаа юм хөрхөн гар авах юм байгаа. За ингээд энэ гар авчлаа. За тэгээд энэ хараасаа юу хийх вэ гэхээр бид нар одоо за эндээс жишээ нь одоо бид нар энд гар хийх нь штэ тийм ээ. За ингээ баримжаалаа сайхан хачилжин. За гар уучраас урагшаа найрыг хошоо жоохон ямар ах хэвчтэй лээ. Өөргөн байх хэвчтэй тийм ээ. За ингээд гараа хачилчлаа. За одоо эндээс юу хийх вэ гэхээр шулмынхаа малгайны орой гурвалжин авна. За ингээ гурвалжин гараад ирлээ тийм ээ. За тэгээ гурвалжингийн доор тавих яаж гэнэ? Арай өргөн дөрвөлжин байна те. За түүнийг эндээс авчие. За ингээд энэ толгон дээрээ тавих. Төрүүлчин маань за харж байгаа тэгээ хэмжээг нь засаж явчихна. За тэгээд одоо юу хэрэгтэй?
Энэ шараас бас тайрахыг харъя те. За юу ч гэсэн эхлээд наагаад эхлэе бүгдөө. За хамгийн нэгдүгээрт бид нар юугаа наах нь? Толгоогоо нанаа. За шулуумныхаа их биенд толгоогоо наа. За ингээд толгоогоо наачлаа. За толгоогоо наагаад одоо бид нар толгоон дээрээ дөрвөлжингөө наа тий. Энэ дөрвөлжингөө үзэгдэхий. Арай том байна тий. За тэгвэл жоохон багсах чинь. Яг болчих шүү дээ. За одоо тэгвэл энийг толгой дээрээ яах нь? Наачих нь. Толгой дээрээ наагаад малхааны суур тийм ээ. За одоо тэгээд гурвалжингаа болохоор эндээ наач. За ингээд цаавдаж хагаад гурвалжингаа. За ингээд наачлаа. Одоо дээдлэлт нь яаж ийна? Арай тод өнгөөр. Шаар өнгөөр хүрээ хийж өгнө тийм ээ. За ингээд сайхан шаар хүрээтэй толгой хийгээд өглөө. За одоо бид нар ч юу хэрэгтэй? Үс хэрэгтэй. За үсээ яаж хийх вэхээр багш нь энэ улбар шараар хийж байгаа. За ингээд итэлтэ 5-аар 5 гэзэгтэй байхаар хайчилчихъя. 1 2 3 4 5 гэт. За одоо тэгэнгүүтээ яах вэ гэхээр энийг хачныхаа зүрээр бариад сайхан бүрхийлэх чинь. За одоо энэ 5-ыг бас тэгье. За одоо эдрийг энэ ардаа яах нь гэд наагаад өгнө шүү дээ. Завтаад за манай шулан бол бас ганган шулан боллоо шүү дээ. Үс мүс нь бууржгаар. За ингээд шулан маань яах нь бууржгаар үстэй. Ганган шулмас боллоо шүү дээ тийм ээ. За ингээд шулан мэмээгийнхаа гээд жоохон нугалж хөнгийүүлээд завдаад за одоо энэс өмнө бид нэр нүдийн зур хий тийм ээ. Нүд зурж өгье. За нүд зурж өгье. Өөрхөн гүгэлтэйсэн бол нүдийн зүрхээр хийхгүй юу? Шулан ч одоо яах вэ тийм ээ. Хамрыг хийж өглөө. За уруул. За уруулжлээ. Одоо гараана. Хөө. За ингээд хоёр
гараа наачлаа. Яа одоо шулуунда шүүр хийгээд дуусгана. За тэгээд ингээд ингээд шулуун маань хачин ганган саатай шүүрээ унаад л давхиад байхын дээ. За ингээд хүүхдүүд рүү харуулъя багшна. За ингээд бид нар яах нь өнөөдрийн бүтээлээр юм хөөрхөн шулуун хийлээ.